Мотоо аялагч Чимэг Эрдэнэ 2013 онд найзыгаа даган мотоо аяллыг сонирхох болжээ. Үүнээс сүүлийн 5 жилд нийтвэхтэй аялж байна. Тэрээр өнгөрсөн онд 11 улсыг дамнасан торгоны замаар мототой аялж 26900 км замыг 5 сарын хугацаанд тулсан. Тэгвэл Чимэг Эрдэнэ өнгөрсөн амралтын өдөр Баян-Улгийн аймгийг зорж 1650 км газрыг 23 цагт туулж мотоочдын холбооны эхний түвшний цолны болцлыг хангасан байна. Дэлхийн 70 гаруй орнд салбартаа 1985 оноос эхлэлтэй төмөр өгцөгт мотоочдын холбооны эхний түвшний болцлыг хангахад 24 цагийн дотор 1600 км-с дээш замыг туулсан байх ёстой. Монголын мотоочдоос анх 2021 онд энэ болцлыг хангаж байсан бол өдгөө 30 орчим болж хүрээгээ тэлсний нэг нь Чимэг Эрдэнэ болж байна. Дэлхийн хэмжээнд дээрх болцлыг хангасан 200 мянган гаруй мотоочин байдаг байна. Харцангуй айгу хүүтэнд гарчлаа дээрс нь жоохон даарад нэг самбаачлах хурд тэгээ нөгөө зам зуур одоо дулаацаад явах гэх мэтчлэн жоохон цаг алдсан. Гэхдээ яг 23 цагийн дотор 1650 км-ийг туулаад ороод ирлээ. Тэгээд амжилттай бас челленж дуусгачаад ирлээ. Өнгөрсөн жил Чимэг Эрдэнэ мототойгоо ганцаараа Турк, Гүрж, Халмаг, Армени, Тажикстан зэрэг Ази, Европын 11 орны хөндлөн гул туулахдаа Казахстанд осолд орж Туркэд мотоогоо алдаж байжээ. За өнгөрсөн жилийн 4 сарын 17-нд яг энэ торгоны замын аялал маань эхэлжсэн. Анх гарахдаа 30 мянган км-ийн зорилтыг тавиад 2 сар гаруй хугацаанд туулчих болов уу гэж бодож исэн. Туркэд мотогоо алдсан. Гэхдээ тухайн үедээ тэгээд цэрэг цагдаа тэр цагдаагийнханд бүртгүүлээд мөрдөн шалгах ажиллагаанууд явагдсан. Тэгээд тухайн үед олоогүй. Гэхдээ маш азар сая 3 сарын ихэр буцаад нөгөө мотоцикл маань олцсон. Бас баяртай мэдээтэй байна. Тэрбээр 2 хүүтэй тэдэндээ хүчтэй байх ёстойг мотоогоор дамжуулан үлгэрлэлтгэ. Анх гэр бүлийнх нь тэр дундаа ханин түүнийг эсэргүүцдэг байсан бол одоо хамгийн сайн дэмжигч нь болжээ. Мотоцикл унаад хүн ингээд каска буулгаад каскныхаа шилний цаана бол ерөөсөө тэгээд хүн өөрөө өөртөө л оршиж байгаа юм л да. Тэр сайхан зам харгууг харна тий байгалийн салхи одоо тэр үнэр тэгээд тэр сайхан юмнуудыг яг бие дээрээ мэдэрнэ. Тэгээд тэр хооронд ч яг нэг өөрөө өөртөө байх хугацаа болчихж байгаа. Чимэг Эрдэнэ эрхцүүч мэргэжилтэд 2013 онд баг хүүгээ төрүүлээд гэртээ суух зураа Good Mom Page хуудсыг ажилуулж эхэлсэн нь өдгөө 575 мянган дагагчтай болжээ. Мөн өнгөрсөн 11-р сараас эхлэн махан дуртай мангасууд хоолны газраа нээж өдгөө 3 салбарыг ажилуулж 25 хүнийг ажлын байраар хангаж байна. Тун удахгүй шинэ салбараа нээх гэж байгаа юм. Түүний дараагийн мөрөөдөл нь Apple-ийн цамхгийн өмнө мототойгоо зогсох явдал юм а.